Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 44 дугаар хэсэг. Юкэмэн тарихын бүтээлийг вангийн сүм орж бүтээлгэсний хэрэггүй. Мөгдөнд бүтээлгсэн ч болно шүү дээ. Хаанхын ламдраар бүтээлэх үү? Ар Монголоос ирсэн ламаар бүтээлгэж болно. Юу? Гэж Юкэг гайхан асуухад тозъя. Ар Монголоос талигаачийн дотн танил нэг лам ирсэн. Өнөө таны асуугаад байдаг хүн үү? Тийм ээ. Уг нь лам хүн гэдгсэн. Аваа тэгвэл би харбин руу очиж банкны салбартаа энэ жилийнхээ хүү мөнгөний тооцоог хийн. Тэгээд буцах самдаан вангийн сүм дээрч дарих бүтээлгий гэж бодсон юм. Ер нь тэр ламыг дагуулад явъя байз. Тэгвэл болох юм. Энэ талаар дараа тухтаа ярий. Гэж хэлээд тозъя дотроо эхлээд харбин явна гинэ. Энэ чинь над ашигтай хэрэг. Сувдаг харбин явуулаад Юкиг холбоочонтой хамт тайлгын сүм рүү явуулж болно. Тэгэхээр Сувдагийн талаар Сафроновтой урдж яриад бас давхар мэхэр гэлэх хэрэгтэй. Сувдаг одоо амжиж Юкигээ салгахгүй бол өөр далим гарахгүй шүү. Гэж бодлоо. Өдрийн хоолн дээр Ар Монголоос ирсэн холбоочин тозъя Юки гурав хамт хооллоо. Дунд зэргийн нуруутай туран хавтар биетэй холбоочин харангийн зангаа зүүж Европ хувцсан өмсөд цагаан замцтай байгаа гажваас тун яггүй зөгчээ. Гэсэн ч эдэр ахуйдан шашны ёс хийж явсан лам Европ хувцсан дасаагүй болохоор биеэм барьчхад хачин хөөрхөйлөлтөй харагдана. Харин дорн дахны ёс гадралдаг тэр хүн зааны ясан савх барихтан өвөрмөц сурмаг ажээ. Ар Монголд ямар шуухан байна да? Гэж тозъяг асуухад хэцүүхэн байна. Улаанбаатарт Оросоос байгуулж өгсөн үйлдвэрүүд шатсан. Жас жавын талаар бүр ярилдаг. Цөмийн хаачихсан. Ихэс дээдэс шавнараа зэвсэглэн хөдлөх гэсэн боловч ямар ч амжилт ололгүй өөрснөө өртлөө. Тэгээд амьд үлдсэн хэдэн наран улсын сүлдэнд найдаж байна. Гэтэл зарим хүмүүс хувийн борлуулж даваан шарлуулгаас цаашгүй болсон доо. Монголчууд манай армийн талаар ямар шухамтай байна вэ? Гэж тозъя зориуд асуулаа. Янз янзал ярьдаг бололтой. Улаан хулган жил өвлийн сүлчээр булан дэрсэнд гонгор гэдэг залуу сүрхий ир зэрэг гаргасан юм гэж шуугаад байна. Хавар нь алаг дулаанд болсон явдал энэ өвөл болсон онгоцны нислэг зэргийг их ярих юм. Тийм хүчээр хөдөлсөн мөртлөө тамсаг булгаас хэтэрч чадаагүй гэж зэмлэж байгаа хүн ч вэ? Улаан Оросууд Монголд ирсэн үү? Одоохондоо мэдэгдэх юм алга. Ер нь 1921 онд гамин барааноос чөлөөлсөн шигэн туслах юм гэж шуугаж байна. Нөгөө талаар Улаан Оросууд Монголыг эзэлсэн гэж бичсэн харбины сонины цуурхалд хүрэн хотынхон дургүй байдаг бололтой. Үнэн дээр цовын цаг гэдэг айхавтар сүйтгэлтэй, түйтгэртэй баггүй байдаг бололтой. Тэгээд ард олны ихэнх нь уур хилэнгэн барьж явдаг болж. Би наашаан зүглэх гэж үйл тамаан барлаа. Уг нь эрхэмсэг байсан утгаар дамжин зүүн үзэмчих хошуугаар орж ирэй гэж бодсон. Тэгсэж болж өгсөнгүй. Тэгээд хурцуунгийн хошууд арж ягүүзрийн хийд дээр байж угаад ирлээ. Богдын шадар хүмүүс тань захаа явуулсан. Тэд ч гайхаш тасраад байгаа шүү дээ. Би таны авчирсан захааг уншсан. Захаан дурдсан бүхнийг армийн удирдлагад мэдэгдэнэ. Гэт тозъя яриагаан завсарлав. Тозъя зочныхын талаар Юкитэй ярих гэж байсан болохоор яриаг төр завсарласан юм. Хоолны дараагаар тозъя Юкитэй гişнийхэн тухай ярилцлаа. Тиймээс хэлэх үг ярих зүйлээ тун их цэгнэн бодож байв. Юки минь энэ хүнийг яах вэ? Ярианы өнгө овоо юм шиг байна. Миний охины ажил дэм болж чадах болов уу? Талигаач маань энэ хүний талаар нэлээд зүйл ярьсан. Энэ хүн багтаан лам явсан үнэн. Богдын түлхээсээр цагаан хаан Дорсын төмөр утасны хүмүүстэй нийлж нарийн мэрэгжилтэй болсон гэдэг. Тэгээд замын үүдийн төмөр утасны хороонд байжгаад хожим богдын дэргэд очсон юм гэдэг юм. Хаантан энэ хүнийг талигаачтай танилцуулсан гэдэг. Богдын таал төгснөөс хойш энэ хүн аавтай 2 удаа ирж уулзсан гэдэг. Түүнээс хойш одоо бараг 10 жил боллоо. Тэгэхээр бөөрнөөсөө ягаарчсан байвал яана.
Юки энэ талаар шалгаж үзье. Тэгэхдээ манайд байсан дээр биз. Чи гар хурууныхан үзүрт зарсан дүр гаргаж бай. Тэгээд ч хятад Монгол манжитаан зүгээр юм. Бас тэгээд Япон хэл гадралдаг болов л та. Ингэхээр энэ хүн хэн болохыг шалгахад хялбархан шүү дээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр илүү дутууг нь ажиглаж, жирийн ямаар шалгаж болно. Тэгээд сувдаг ажилд туслуулах нэрээр байлгавал сэжиггүй. Гэж хэлэхдээ холбоочин Юки хардаж байна. Харин мань хүний ярианаас үзвэл Монголд болсон цаг үеийн байдлаас зүхтааж амин хоохойлохоор наашаа ирсэн болол та. Ингэхээр Юкид дасгаж ажил төрөлдөнд туслуулах нэрээр байлгаж байх нь чухал. Хэрэгтэй үедээ үүнийг ашиглах нь хялбархан гэж бодов. Аава, та энэ хүнийг өөрөө яхаа шийддэ? Би юу гэв? За тэгвэл байдлыг харъя. Харин чи Харбин руу хязаа явах вэ? Нөгөөдөртөө явж амжих юм уу? Гэлээ. Ер нь сувдаг Харбин руу явуулж тооцоо хийлгүүлнэ. Тэндээс Вангийн сүм ороод тайлгын сүм рүү явна биз? Харин хоёулаа энэ хүнтэй хамт тайлгын сүм рүү явъя. Та зөвшөөрнө үсттэй. Тэгэж болно. Харин чам нэг сайхан мэдээ дуулгая. Ерөнхий сайд Коноэ ар өвөр Монголын нөлөө бүхий хүмүүсийг Токиод урьсан байна. Тэгээд армийн хүсэлтээр чамайг урьжээ. Гэд биесэн салгадаггүй хүрэн хавцсан дотроос Коноэгийн урилгыг гаргаж өглөө. Йоши Юкид хэлсэн амандан хурж халахын элдэн ангийн хошуу нутгийн зургийн жинхэнэ ихийг Юкид авчирч өглөө. Юки ширээн дээр байгаа газрын зураг руу харж байснаа ханыхаа нууцын шүгэнээс 10-ын дэвсгэрээр толгойлсон буудал доллар гаргаж аваад Йошид өгөхдөө Йоши-сан, та ястаа ирэх үе юм аа. Миний ажилд ингэж тусласан явдал их баярлалаа. Өөр сонин зүйл олбол үзүүлж байгаарай. Гэхэд Йоши буудал долларыг алга тусан авахтаа энэ зургийг над буцааж өгөхөөс өнгөрлөө шүү. Үүнийг мэдсэн бол ховлж авдаггүй мөн тэнгэ. Тосияасан энэ бүхнийг мэдэхгүй өнгөрвөл болох юм тэр гэж бодоод дотроо залбирчээ. Юки-сан, та энэ зургийг аль болох төргөө хугацаанд над эргүүлж өгвөл сайн юмсан гэж арай ядан хэлтэл Юки. Йоши-сан, би номондоо энэ зургийг хэрэглэнэ. Тэгэхээр мөд өгч чадахгүй. Нөгөө талаар миний номыг хэвлэсний дараа Ар Монголын улаантнууд баримтыг маань үгүйсгэхийн тулд юу ч гэж магадгүй. Тэр үед би жинхэнэ ихийг гаргаж баримт болгол дээр шүү дээ. Тэгэхээр энэ зургийг би танд мөд буцааж өгч болохгүй нэ? Юки-сан, тэгвэл энэ нууц та бид тэрийн хооронд үлдсэн дээр юмсан. Энэ зургийн хувь хаач байхгүй. Би өөрөө ч хуулж аваагүй. Йоши-сан, таны үнэн чанар чинь надад их таалагдж байна шүү. Би энэ тухай Тозуя санд ч цохиулахгүй гэдгийг амлая. Хэрвээ баримт дурдах тийм хэрэг гарвал тантай зөвлөж байл шийднэ гэж Юки хэлэхэд Йошигийн сэтгэл сая уужирчээ. Йоши ингэж Юкитэй уулзсны дараа Тозуяд бараалхав. Йоши-сан, чиний ажил юу болж байна вэ? Буур нуурын асар сүмээс хүн ирсэн. Захын Давангийн хошууны зургийг олоогүй л байна. Ер нь тэр зургийг Самбайсын хүрээний жасад хадгалж угаад алдсан сурагтай. Дам сонссон баримтаар бол цагааны оргодлууд 12 онд Шарлин сүмийн алтан суврагын хулгай хийхдээ хамт аваад явсан бололтой. Түүгэрч барахгүй цагаантнууд тэр зургийг аваад өөрийнхөө ажиллагаанд ашиглаж байсан сэжигч гарч байна. Тозуя Йошигийн үгийг сонсоод хэсэгхэн бодол хийлснэ. Йоши-сан, чи одоохон Оросын цэргийн нисхэн гусны буудлын руу оч. Тэндээсэн Харбин руу нэсэн. Сафроновт нэг бичиг хүргэж өгөөд тусгай даалгавар бүхий ажиллагаанд оролцсон. Тэгтэн зүгээр оролцохгүй. Юу хийснийг ширхэгчлэн ажиглаж, түүний талаар тодорхой илтгэл бичих ёстой юм шүү. Таны гол үүрэг бол өөрийнхөө таньдаг нэг эмэгтэйг таалал төгсч үгүй юу гэдгийг л мэдж баталгаа гаргах ёстой юм. Гэ Тозуя нэгэн битүүмжилсэн бичиг гаргаж өглөө. Йоши Тозуягийн дэргээр мөгдөнгийн зүүн хойхон байдаг цэргийн нисхэн гусны буудал дээр хурч ирээд зохих хүмүүстэй уулзсны дараа тусгай бэлдсэн онгоцоор агаар төхөөрлөө. Тозуя Йошигийн ажиллагааг өөрөө боловсруулад түүнийг буур нуурын зүүн хойд дэрэг дээр байгаа асар сүмэс хурч ирэхийг хүлээж байсан юм. Йоши Харбин нэрсний дараа Сафроновтай уулзаж амжсангүй. Тэрээр 3 хоногийн өмнө хайлаар явсан агаад өнөө шөнө ирэх ёстой ажээ. Йоши цэргийн буудалд буугаад Сафроновыг эрсэн дорн мэдгэдэхийг хүсэн цэргийн төлөөлөгчийн газарт захилаа. Чингэтэл өглөө цэргийн төлөөлөгчийн газар дэжүүр туцтаж Сафроновыг хагас цагийн өмнө ирснийг мэдэгдэв.
Йоши алба цугласны дараа Сафроновын өрөөнд очлоо. Тэгээд Йоши хурандаад Тозиягийн захиаг гардуулав. Сафронов сан, таны гаргасан сэжим бодтой бололтой. Сувда энэ удаагийн ээлжит явалтаар харбин орно. Энэ нь мөгдөнгөөс хан ширээ орох ёстой цэргийн тээврийн галт тэрэгний явалттай таарч байна. Энэ галт тэрэг хан ширээд барилгын материал хүргэх ёстой. Тэр материалыг Монголын хилээс холгүй байгаа жанжин сүм рүү татах ёстой. Тиймээс Сувдагийн цаашдын ажиллагааг хянахгүйгээр учрыг нь олох нь чухал байна. Тэр хүний амьд явах хоногийн тоог үйдсэн учраас Юкид өнөмшүүлэх арга сэдэж олох нь чухал. Мөгдөн дэх Японы цэргийн зөвлөх онцгой эрх бүхий хошууч генерал Тозия үүнийг уншаад шатаа. Сафронов Тозиягийн захиаг уншаад хөгшин генерал Сувдаг устгах ажиллагааг манайхаар гүйцэтгүүлэхээр шийдсэн мөртлөө элтгэх хуудас бичгийг хоригложээ. Тиймээс Йошигоор бидний ажиллагааг хянуулахаар илгээсэн бололтой. Элтгэх хуудас бичгийг зөвшөөрөөгүй болохоор Юкигээс болгоомжилсан хэрэг. Тэгэхээр Сувдаг аюул ослын замаар устгах явдлыг бидэнд сануулсан хэрэг гэж бодлоо. Сафронов захиаг уншсны дараа туслахаан дуудаад цагаач туршуулах яаралтай олж ир гэж тушаалаа. Чингэд Йоши хурандаа хоёр энэ тэрхнийг ярьж суутал Сафроновын туслах орж ирээд цагаач очтой туршуул ирснийг илтгэв. Иван Стефановичийн туслахыг гарсны дараа ганган хувцалсан нэгэн Эрлизберийн залуу хурандагийн өрөөнд орж ирээд Йоширо сүрхий ажиглангүй харлаа. Тэрээр хурандаатай мэндэлсний дараа албан үргийнхэн дагуу илтгэж гарав. Өнгөрдөг шөнийн галт тэргээр Сувда харбинд ирсэн байна. Тэгээд модерн буудалд буусан. Одоо банкны салбарынхантай тооцоо хийхээр явсан. Сувдаг нэг гэж тавлсан газар очингууд нь над яралтай мэдэгд. Хяналтан үргэлжлүүлж цаг тутам утсаар мэдэгдэж бай. Сафронов туршуулан гарсны дараа Сувдаг хэрхэх тухай Йошитой ярилцахаар шийдэж байсан. Тэрхэн мөчөд Сувда хадгаламжийн мөнгөний хүүнээс дөрвөстийн товчоонд гэрээсэлсэн 20,000 йенийг шилжүүлэхээр банкнд зөвшөөрлөгөөд хаатуутай уулзахаар цэргийн төлөөлөгчийн газар руу явлаа. Сувдаг өрөөндөн орж ирэнгүүт хаатуу найрсаг ар угтаж дөрвөстийн товчоонд шилжүүлсэн хөрөнгийг сонсоод баярлахын эрхэнд Сафронов руу утасдаж түүнийг дуудлаа. Чингэд генералын туслах халуун цайвчиж Сувдаг дайлж байтал Сафронов ирлээ. Сафронов сан хаашаа суугаач. Сувдасан талигаачийн гэрээсэлсэн хөрөнгнөөс 20,000 йенийг танаа шилжүүлсэн гин гэж хэлээд талархал дэвшүүлэхэд Сувда гар зүмхэн хуудалж банкны хуудас гаргаж генералд гардуулан өгөөд Юки-сан талигаачийн хойтын буйныг бодож тайлагын сүм рүү явсан. Харин энэ хөрөнгийг та бүхэнд гардуулахыг надад даалгасан юм гэлээ. Юки-саны өгөөмөр сэтгэлийг хүндэтгэж маш их баярлаж байгаагаан Оросын дөрвөстийн товчооны өмнөөс илэрхийлж байгааг Юки дамжуулж өгөх хүсье гэж Сафронов талархал дэвшүүлээд энэ хүүхний нас сүудэр цагаар хэмжигдэж байгааг Йоши бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Одоо Йоши яаж устгахаа тооцоолж суугаа. Гэтэл энэ эмэгтэй ингэж явдаг. Юки Сувдад жигтэйхэн сайн. Сувдаг осолдвол тэр минь ганцаардан да. Айда даалгавар. Даалгавар гэдэг чинь яаж ч болохгүй хэцүү зүйл юм гэж бодно. Сувдасан та хизээ буцхав. Буцхаас өмнө бидэнтэй уулзна биз дээ. Бид Юки-санд өчүүхэн бэлэг барих санаатай байна. Ноён генералаа би нөгөөдөр явна. Та бүхнээс мөсторох зөвшөөрөл гуйх гэсэн юм. Манай эзэгтэй тэр сүмийн ламнараар дарихын мандал шива бүтээлгэх санаатай байгаа юм. Сафронов Сувдагийн энэ үгийг сонсоод сэтгэлдээ мөсцсүм. Монголын хэлд хамгийн ойрхон байдаг хоёр сүм бол жанжин мөсцсүмүүд билээ. Японы армиас Монгол руу чиглүүлсэн төлөвлөгөө ёсоор энэ хоёр сүмийг цэргийн хуаран болгохоор шийдсэн. Тиймээс цэргийн барилгын материалыг одоо тийш нь татаж байгаа гэж бодлоо. Сувда чамайг мөст рүү явуулах тухай зохих хүмүүстэй ярилцаж зөвшөөрөл авч өгнө. Нөгөө талаар би нөгөөдөр хайлаар явна. Тэгэхээр таныг аваад явсан ч болно. Гэд хаато Сувда хоёрын албаны яриа дууслаа. Сувда хаатогийн өрөөнөөс гараад буудалдан иржээ. Тэгээд буудлын дижүүрээс түлхүүр авахтаа 21 цагийн үед нэг хүн ирж сураглах бах. Тэгвэл утсаар хэлчихээрээ.
Би орон сүүдэр ший үзэх ёстой юм гэж захилаа. Сувда өрөөндөн орж ирсний дараа Аяна усуугинд очих цагаан хүлээлээ. Гэтэл Аяна усуутай уулзах цаг яагаачгүй байв. Харин Сувда уулзах цагтаа яарч байв. Энэ уулзалтаас хойш Аяна усуутай Сувда биеэрэн уулзахгүй юм шиг санагдана. Үүнээс хойш Аяна усуу төвийн өдөртөмжөөр ирсэн холбоочонтой ажиллах ёстой. Сувда Аяна усуутай уулзах бүртэн сэтгэлд нь үл мэдэг нэгэн өдөөлт үүсч түүний ичнээнийг дэнслэгдэг болсныг мэдэв. Яагаад ч юм Аяна усууг үе үе санаж заримдаа түүнийг зүүдэлдэг болсон. Тэгээд зогсохгүй зүсцрээг нь харах юмсан гэж хүснэ. Ингээд түүний ярьж байсан үг царай зүсийг сэтгэлдээ бодох дуртай болов. Ийхүү өдөр хоног өнгөрөх тусам Аяна усуу сэтгэлд нь хоногшиж өгүүлэх болсноо ухаарангууд бүсгүй хүнд хайр сэтгэл ингэж заяадгийн болов уу гэж бодно. Гэсэн ч Сувда Аяна усуутай тэр бүр уулзаж болохгүй. Сувда Аяна усуугийн царайг харж сэтгэл ям баясгах, үг яриаг нь сонсож ичнээнийхэн хүслийг толдон ухаарах эрмэлзэл бүхэн цаг хугацаатай. Тиймээс нэг уулзалтаас нөгөө уулзалтыг хүртэл хуруу даран тоолдог удаатай. Заримдаа элдвийг бодоод атаархах сэтгэл төрдөг. Сувда заримдаа Аяна усууд дурлсан хүүхэн байдаг болов уу? Тэгвэл Улаанбаатарт байгаа гэж өөртөө анхааруулдаг ажээ. Ингээд Аяна усуутай уулзах бүрдэн түүний яриаг ажиглахад хувийн яриа дэлгэх цаг хугацаа байдгүй билээ. Энэ эцэг Сувдаг залхаах шиг санагдана. Гэхдээ Сувда юуны өмнө ажил үргэнхэн тухай боддог болохоор энэ бодлон мартах шаардлагатай гэдгийг юунаас ч илүү ухаардаг болов. Сувда байн цагаан хараад цонхны дэргэд зогсож гудамж ширтэгтэн Аяна усууд дамжуулах баримтаан бодно. Өнөөдөр Аяна усуутай уулзаад ер нь жаахан ярив биз. Эхнэртээ эсхийг мэдэх хэрэгтэй. Эхнэртээ хүнд дорлож болохгүй. Харин яаж ярих вэ? Намайг шоолвол яана. Үгүй би яагаад ингэж бодож байна вэ? Муу ёр байгаа да. Дахиад уулзахгүй юм шиг заавал өнөөдөр ярих нь ч юу ч билээ. Ёстой муу ёр байгаа да. Өнөөдөр ярихгүй бол надад өөр болцоо гарна гэж юу? Би яагаад ингэж бодоод байна? Өглөө зүүнүүдний зовх татаад байсан ер нь муу ёр байгаа да. Муу юм л битгий тохиолдоосоо. Сувда ингэж бодсоор зогсохдоо цагаан харахаан таг мартжээ. Чухам энхэн үед цагийн зүү урагшилсаар Аяна усуутай уулзах болзоонд хориод мөч үлджээ. Гэсэн ч Сувдагийн сэтгэлээс хорвоо төр амьдарсан энэ хэдэн жилийн тохиолдол бүхэн салсангүй. Аяна усуу бид хоёр ямар учрлаар уулзваа. Ёстой гайхамшигтай учрал юм шүү. Жирийн энэ хүнд хүн хүнээс илүү гойд юу байгаа юм бэ? Хүнтэй адилхан л хүн шүү дээ. Гэтэл миний сэтгэлийг дэнсэлгээд байдаг. Гэтэл Аяна усуугаас илүү гоё сайхан залуу зөндөө бий. Тэд миний сэтгэлийг ингэж дэнслэж байгаагүй шүү дээ. Яах вэ? Ийм үед эмэгтэй хүү яах ёстой юм бэ? Сувда ингэж өөртөө ярьж зогсохдоо хаалга цохиж буй чимээг бүдэг бодог сонсоод цагаан харвал Аяна усуутай уулзах цаг нь болжээ. Буудлын дижүүр авгаа орж ирээд "Сувда сан, таныг нэг тэрэгчин сургалж ирлээ." Гэхэд Сувда одоохон очлоо. Хүлээж бай гэж хэлээрээ. Сувда ширээн дээрээс янжууран авч шаахаагаан углаад яран сандран гарснаа өөрийнхөө байдлыг мэдэнгүүт тайван байхыг хичээж биеэм барьлаа. Тэгэд буудлын дижүүр авгаад түлхүүр үлдээхдээ "Намайг хүн сургалаагүй" гэлээ. "Нэг орос хүн утсаар асууж байсан. Таныг сүүдэр шинд явах гэж байгаа хэлсэн." Гэхэд Сувда толгой дохиод буудлаас гарахтаа "Сафранов уулзах гэсэн байх та. Маргааш тухтаа уулзаж болох байгаа. Юуки минь уулзаад ирээрэй гэсэн шүү дээ" гэж бодов. Сувда өдөр хаатогийн газраас эрэхтэн тэрэгчинтэй цаг тохирч өнөхөлсийн ахиухан төлсөн болохоор тэрэгчин цагтаан иржээ. Сувда тэрэгчинд очих газраа хэлээд тэрэгний арын суудалд тухлан суугтаа уртаар санаа алдаж сэтгэлээ тайвшруулад Аяна усууд дамжуулах баримтаан бодно.
Харбин хотын шөнийн гудамж өнгө бүрийн гэрлэн хаяг солонгорон гялалзаж, өдөржингөө хөлийнхэн улыг улайдл шогшсон хүн хүлгээс гадна гадаадын худалдааны пүүсний харьяан захирагддаг морин дэрэгчид өдрийн од шиг үзэгдэх хажээ. Харбины хөл өмэн тадрах яагаачгүй болохоор гудамж талбайд божигнсан хүмүүс хөл тавих зайгүй багширна. Сувдагийн суусан тэрэг Аяна усуугийн байшингийн дэргэд иртэл бас нэгэн тэрэг байшингийн үүднээс хөдөлж байлаа. Сувда тэрэгнээс буугаад байшин руу ороход Аяна усуугийн туслах залуу Сувдаг угтан уулзав. Аяна усуу сан гэртэн байна уу? Би эзэгтийн захиалгыг авах гэсэн юм. Би өнөө шөнийн галтаргаар босох ёстой гэж учрлав. Та жаахан хүлээхгүй юу? Таныг хэн гэж танилцуулах вэ? Гэхэд Сувда гар зүмхэн уудалснаа гэрнгээс яваа гэж хэлбэл өөрөө мэднэ. Би нэрийнхээ хуцыг орхичихсан байна гэлээ. Захиалгын газрын залууг яваад удаагүй байтал Аяна усуу өрөөнд орж ирлээ. Түүний араас үйлчлэгч залуу дагжээ. Окусан таны амрыг ярий. Таны захиалгыг мартаад явуулчихвээ гэж бодоод буудлын руу ч уцтах гэж байсан юм. Таныг өнөө шөнө буцна гэдгийг мэдээд захиалгын газрыг хаалгүй хүлээсэн юм. Гэд үйлчлэгч залуу руу эргэж ажил төрлөөн зохицуул та. Гэхэд өнөө залуу өрөөнөөс гарлаа. Үйлчлэгчийг гарсны дараа Аяна усуу Сувдаг зэрэгэлдээ хөрөөрөө оруулж ажил төрлөөн ярилцав. Ажил минь том бүтэмжтэй. Төвөөс холбоочин ирсэн. Харбинд суурших ёстой. Сарын дараа болзоот газраа очиж уулзах болно. Квантууны харим халах голын сам нутгийг наривчлан судалж байр зүйн зурагт шаардлагатай материал цуглуулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлыг Йоши толгойлох төлөвтэй. Халах голын Номон хаан бүр довооны чиглэлд байдаг жанжинсүм мөсцөмүүдийг цэргийн хуаран болгох, ойр хавийн айлуудыг нүүлгэх тухай Квантууны армийн тусгай шийдвэр гарсан. Квантууны армийн тагнуулынхан халах голын хуучин нутаг хошууны зургийг Эле гэдэг хочтой туршуулаар дамжуулж олсон байна. Тэр туршуул Тамсаг хавьд барагцаалбал Булан шавар гэдэг газараар нутгалдаг сурагтай. Тэр туршуул хуучин Тамсгийн хийд дээр сууж байсан лам хүү юм. Тэр лам Даванг дагаж баргад ирэхдээ Японы тагнуулынхантай холбоо тогтоож даалгавар аваад буцсан юм. Гэд Сувда зургаан нугалж ивгсэн газрын зургийг гаргаж Аяна усуугийн ширээн дээр дэлгэлээ. Ногоон, хар, хөх хүрэн будгаар өнг ялган зурсан газар орны байдал, гол мөрөн нуур тойром хөлийн овоонуудыг ажиглаж байсан Аяна усуу Сэцэн хан аймгийн Элдэн ван Дорж булмын хошууны зураг гэж уншаад зургийн зүүн захад бичсэн бичиг рүү харцаан шилжүүлж Бадрул төрийн 33 дугаар он гэж уншаад Сувда руу баярлаж инээмсэглсэн нүдээр ширтэн.